Сайн байцгаана уу? Та бүхэнд 7 дугаар лекц буюу метабологиксийн лекцийг танилцуулъя. Тэгэхээр метабологикс гэж юу вэ? Тэгэхээр бид өмнөх хичээлээр бол протеомиксийн талаар танилцсан. Тэгэхээр метабологикс гэж юу вэ гэхээр за энэ геномиксийн тодорхойлолт байна. Организмын бүх генийг тогтоох судлалд орчин үеийн технологи ашиглан судалж байгаа салбар бол геномикс юм байна. Транскриптомикс бол бүх транскрипт буюу мэдээллийн яригдхийг цогцоор нь судлана. Протеомикс бол организмын уургийн бүх бүтэц үйл ажиллагааг цогцоор нь судалж байсан. Тэгвэл метабологикс бол тухайн эдис эрхтний бүх жижиг молекул, бодис солилцооны бүтээгдэхүүнийг судалж шинжилдэг ийм салбар байна. Тэгэхээр гол судлагдсан бол метаболит. Тэгэхээр метаболит гэдэгт бол 1000 дальтоноос доош жинтэй бүх органик молекулыг метаболит гэж тооцдог. Пептидүүд, олигонуклеотид, нүүрс ус, органик хүчил, кетон, альдегид, амин хүчил, липид, стероид, алкалоид, хоол тэжээл, нэмгэлт тэжээл, хор, эмийн бодисууд бол метаболитд бол ордог. Концентрац нь бол орчин үеийн байдлаар судалгаагаар бол 1 пикомолоос бол дээш хэмжээтэй байх ёстой. За 2 дахь метаболитууд бол байж болно. Тэгвэл метаболом гэж юу вэ? Метаболит бол тухайн организм дахь метаболитуудын цогц нэгдлийг бол бид метаболом гэдэг үндс ойлголтоор бол гаргаж байна. Тэгвэл энэ метаболомын хувьд бол одоо өнөөдрийн түвшинд мэдэгдэж байгаа бүх метаболитүүд дээр нэмэгдэх нь завцрын болон за өнөө хүртэл байгаа нь батлагдаагүй онлын түвшинд байх боломжтой бүх молекулуудыг метаболом гэж үздэг байна. Тэгэхээр метаболитууд бол бүгдээрээ судлах аргатай байх ёстой. За хэмжээ нь бол мэдээж янз бүр байна. За метаболомиксийн үүсэл хөгжлийг бол одоо эртний хятадд шийсэн глюкоз илрүүлэх шоргоолцыг ашиглаж ирсэн байна. За дундад зүүнд шийсний өнгөний үснэгтийг ашигладаг байсан байна. Тэгэхээр 1940 оноос бол орчин үеийн метабологиксийн судалгааны эхлэл бол тавигдсан гэж үзэж болно. Анх бол энэ Рожер Уильямс гэдэг эрдэмтэн цаасан хорматограф дээр шийс сүлсийг гүйлгэж метаболитуудыг бол анх судалж байсан юм байна. 1971 оноос хин хроматографаар шийс болон эдээс ялгсан усамлаас метаболит илрүүлж байсан юм байна. 74 оноос бол цөмийн соронзон резонансыг бол ашигладаг болсон. 1984 онд Николсон бол чихний шижний онцлогоонд бол метабологиксыг бол ашигласан байна. За анхны метабологикс мэдээллийн сан метлийн бол 2004-5 онд бол үүсч бий болсон. Хүний метабологийн төсөл бол 2007 онд үүсч бий болсон байна. Тэгэхээр метаболом гэдэг бол бүхэл цогцоороо бол төрөл зүйл болгонд харилцан адилгүй. Хөгтөн амьтанд одоогийн байгаар мэдэгдэж байгаагаар бол 8000 орчим. Тэгвэл бактерид бол 20,000 орчим байх юм байна. Ургамалд 200,000 орчим метаболитууд бол яг өнөөдөр судлагдаад байгаа байна. За хүний метаболомны хувьд бол энэ T3DB гэдэг мэдээллийн санд бол 3100 орчим. За эмийн банк гэдэг мэдээллийн санд 1000 орчим. Хоол хүнсний фуд болон одоо ургамлын гаралтай бүтээгдэхүүний метаболом бол 30,000 орчим. За эмийн банкнд бас 1450 орчим. За хүний метаболомын датабейс буюу одоо хүний дотоод эндогенний метаболит бол 8500 орчим тодорхойлогдоод байна. Тэгвэл онлын хувьд бол байх боломжтой липидээс гаралтай метаболит бол 100,000 орчим, эмийн метаболом бол 10,000 орчим, хоол тэжээлэх 100,000 орчим. За хоёр дахь мессенжерээс гаралтай метаболитууд бол 10,000 орчим байх нь. Тэгвэл метабологиксыг яагаад судлах шаардлагатай вэ өнөөдөр бид? Тэгвэл жижиг молекулууд буюу метаболитуудын ашиг тус бол маш их. Эмнэлзэн онцлогооны 95% бол үндсэндээ жижиг молекулуудыг судалж илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Бүх эмийн 89% жижиг молекулд нэгдлэгддэг. Бүх эмийн 50% нь өмнө судлагдсан метаболитоос заавал гаралтай байдаг. Удамшлын эмгэгийн 30% нь бодисын солилцооны явцад үүсэх жижиг метаболитуудаас бол хамааралтай байдаг. За 10,000 гаруй уургийн дохиод амжилтны кофактороор бол метаболитууд бол оролцдог байна. Метабологиксыг судлах болсон дараагийн нэг шалтгаан бол цаг хугацаанд хамгийн мэдрэг. Тэгэхээр энэ хүснэгтэн дээр геномиксийг бол харуулж байна. За зүүн талаас баруун тишээ зүүн талд бол төрхөөс эхлээд өгөх хүртэл бол геномикс харьцангуйгаар өөрчлөгдөв. Хүний гений бүрдэл бол харьцангуйгаар өөрчлөгдөв. Протеомиксийн хувьд бол уургийн бүрдэл тухайн насны онцлог болон тухайн агшинд бол тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө.
Метаболомикс бол цаг үргэлж одоо хором мөч минут секундээр бол эрс ялгаатай өөрчлөгдөж идэг байна. Тэгэхээр нэг нуклеотид өөрчлөгдөхөд метаболизм 10,000 дахин өөрчлөгдөх боломжтой гэсэн юм дүгнэлт бол байна. Тэгэхээр эхнийхтэр бол тимин байгаа тохиолдолд нэг хэлбэр байсан бол цитозын үүссэн дараагийн тохиолдолд одоо метаболизм бол шал өөр бүтцтэй болж одоо үүсч өгчих юм боломжтой байдаг байна. Хэдийгээр бол одоо өнөөдөр бол бодисын солилцоо тодорхой хэмжээгээр судлагдсан гэж үзэж байгаа боловч яг метаболомиксын хувьд бол бид нарт судлах хийх ажил бол маш их байгаа. Метаболом бол бусад геномикс, транскриптомикстай бол нэгт холбоотой. Жишээ нь аденозин монофосфат, цитозин монофосфат, гуанин, тимидин монофосфатууд нь бол геномикс, транскриптомиксын молекулын үндсэн бүрдүүлэгч нэг хэсэг болж өгдөг. Амин хүчлүүд бол протеомиксын молекулын бүрдүүлэгч хэсэг болдог. За липидүүд эсийн хэлбэр хэмжээ харилцан холбоо бүтцийг бол тодорхойлж идэг. Тэгэхээр метаболомиксыг судалснаар бид нар бас дараагийн геномикс, транскриптомикс, протеомикс дээр бид нар бас судалгааны ажлаа үргэлжлүүлэх юм боломж бол байна. За нүүрс ус липид амин хүчил нь бол бүх организмын энерги их үүсвэр болдог. Жижиг молекулууд бол геномикс, протеомиксийн кофактор болдог. За метаболомиксийн хэрэглээний хувьд юу вэ гэхээр анагаах ухаанд хордол тодорхойлох, хэмнэл зүйн туршилт судалгаа, эсэлдэлт хянах, хоол тэжээлийг шалгах, тэжээлэг байдлыг үнэлэх, эмийн хэв шинжийг тогтоох, за усны чанар тогтоох. За энэ дараагийнх нь бол анагаах ухаанд холбоогүй бензиний чанар шалгах, удамшлын эмгийг илрүүлэх, хоол тэжээлийн судалгаа, цусны эмнэлэг зүйн цусны анализ, шээсний анализ, биохимийн шинжилгээ, эмийн нийцэмд судлах, иж шилжүүлэн суулгалтыг хянах гэх мэт бол бүгдэнд нь метаболомиксийн хэрэглээ зайлшгүй чухал байдаг. Тэгэхээр метаболомиксыг бид нар өнөөдөр ямар аргуудаар судалж байна вэ? Тэгэхээр биологийн сорьцыг одоо хүн болон бусад одоо онтон ургамлын дээжийг аваад эндээс бол ялгана. За биологийн шингэн сорьцыг бол химийн анализ хийн. Ингээд цаашаа мэдээлэл боловсруулах гэсэн үндсэн юм аргачлалаар явна. Гэвч метаболомиксийн хувьд бол өнөөдөр бол судалгааны хувьд бол бүрэн төгсөөр судалж чадаагүй. Хүндрэлтэй тал нь юу гэхээр геномиксийн хувьд бол 25,000 ген 4 нуклеотидтэй байхад бид бол одоо 11 жилийн дотор хүний геномын төслөөр судалж тодорхой хэмжээнд судалж чадсан. Протеомикс 20 амин хүчлэр 100,000 орчим төрөл үүсэж байгаа. Гэвч яг энийг бол одоо бас бүрэн судлаагүй. Тэгвэл метаболомикс бол үүнээс ч илүү хувьсамтгай. Одоогоор 200,000 төрөлтэй цаг хугацаа, тухайн цочрол, гадаад орчны нөлөөтэй холбоотойгоор цаг үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг учраас бид нар өнөөдөр бүрэн гүйцэд судалж чадаагүй. Судлах аргуудын хувьд бол шингэний хроматограф, масс спектрометрүүд, цөмийн соромжны спектроскоп, X-ray, кристаллограф, за газ хроматограф гэх мэтлэн ийм олон аргуудыг бол дурдж болох юм. За хроматографийн хувьд бол хөдөлгөөнд фаз дуусгасан молекулуудыг статик фаз дундуур нэвтрүүлж цэник хэмжээнээс нь хамаарад ялгаатай хөдөлж байгаа шин чанарт үндэслэн одоо уур жижиг хэсгүүдийг буюу метаболомиксыг бол судлах юм аргууд баганд нэмгэн үед шингэний, хийн, аффинити, ион солилцуулах, хэмжээгээр ангилах, эргэх фаз, хэвийн фаз, хүндийн хүчээр, өндөр даралтын гих мэтлэнгээр маш олон төрөл байдаг. За энэ дотор шингэний хроматографыг бол бие хангахад бол өргөн хэрэглэдэг. За өндөр энгийн хроматографоос ялгаатай өндөр даралт ашиглах нь маш бага хэмжээний нэгдлийг бол илрүүлэх боломжтой. За туйлтай болон туйлгүй төрөл бүрийн молекулуудыг зэрэг ялгах боломжтой. За HPLC-ийн дотроо эргэх болон хэвийн фазт гидрофил харилцан үйлчлэлтэй гэх мэтлэнгээр өөр ялгаатай хэлбэрүүд байдаг. За энд бол шингэний хроматографт өндөр чадхын шингэний хроматографт хэрэглэдэг багнуудыг бол бид нар үзүүлсэн байна. За багны диаметр бол 1-ээс 50 мм, урт нь 20-аас 500 мм орчим байж болно. Тэгэхээр өндөр даралтаар маш богино зайд их хэмжээ олон тооны молекулуудыг жим болон хэмжээгээр нь ялган судлах юм боломжийг биднэрт өгдөг байна. За тэгэхээр HPLC-ийн үр дүн яаж тодорхойлох вэ гэдэг нь энэ харагдаж байна. Графикт бол хугацаа болон тухайн тодорхойлж байгаа бодисын дохио бүртгэсэн байдлаар харуулж байна. За хийн хроматографийн хувьд бол баг нь бол илүү урт,
За яагаад тэгэхээр сорцыг хийн төлөвч шилжүүлж баган дундуур оруулна. Хөдөлгөөнд фаз нь инертийн хийн. Баг нь бол шингэн болон полимер металл гадаргуул шингээсэн. Багны хувьд бол 1.5-аас 10 м хүртэл урттай. 2-оос 4 мм диаметртэй гэдэг. За ингээд сорцыг бол одоо саяны хийн хоолой дундуур оруулж цааш одоо ялгахад affinity-гээс барьцаал чанараас хамаарат одоо илүү ялгаатай бодисууд бол ялгаатай байдлаар гүйж тэрийг бол детектор бол илрүүлж молекулуудыг бол өөр хооронд ялгах юм боломжтой болдог байна. За энэ дээр хийн хроматографын багны диаграмыг бол үзүүлж байна. За метабологийн хувьд бол мэдээж судлах судалгаа маань эхлээд одоо яг судалж байгаа зүйл маань байна уу байхгүй юу? Энд яг юу байна вэ гэдэг нь судлах нь. Жишээ нь бол акриламидын гээл дээр бол энэ сорч бол ийм хэмжээтэй байна. Тэгвэл байгаа юм бол хэр их ялгаатай байна вэ? Хоорондоо хэр зэрэг ялгаатай байна вэ гэдгийг мэдээж тодорхойлно. Тэгэхээр энэ дээр бол хоёр өөр төрлийн сорцонд нэг ижил бодисыг бол шалгаж үзэхэд Б сорц бол 1 пикограмм бол А сорц бол 10 пикограмм хэмжээтэй байгааг нь бид нар талбайг нь хэмжээд одоо эндээс бол нэгдүгüүрт нь бол байна уу байхгүй юу? Хоёрдугаарт нь хэр хэмжээтэй байна уу гэдгийг ялгаж болох нь. За хийн хроматограф дээр одоо графуудыг бол харуулж байна. За масс спектрометр. Масс спектрометр бол сорц дахь бодисын атомын болон молекулын тооцох юм арга байгаа. Химийн нэгдлүүд өөр молекул жинтэй байдаг. За энийг бол хийн хроматографтай, шингэний хроматографтай хамт бол энийг масс спектрометрийг ашиглах нь бол илүү түгээмэл. Тэгэхээр сорцыг оруулаад одоо тоосруулаад тэгээд зэнэгт соронзон оронд бол ионжуулж цацруулгаж өгөхөд энд бол масс бол хэмжээгээр бол ялгаж детектор дээр өөр мөрөөнүүдийг бол үүсгэдэг байна. За энд бол чинь биологийн сорцонд масс спектрометрийн тодорхойлсон байдал нь харагдаж байна. За дараагийн сүүлийн нэг судалгааны арга энэ бол нэлээд чухал физикийн арга байна. Тэгэхээр молекулын цөмийн соронзон шинж чанар түүний өөрчлөлтийг бол хэмждэг. Тэгэхээр цөмийн соронзон чанарын өөрчлөлтөөр гэрэл шингээлтийг хэмжинэ. Одоо NMR гэдэг бол nuclear magnetic resonance. Nuclear magnetic resonance нь хүчтэй соронзон талбай дотор сорцыг оруулахад бол тухайн сорц доторх сорцны атом молекулуудаа соронзон шинж чанарын өөрчлөлт бол гэрлээр бол биднэрт бол гэрлийн шингээлтийг бол хэмжснээр одоо ингэж мэдрэгддэг байна. Тэгэхээр сорцыг бид нар бол төхөөрөмжөд оруулж өгöd энд бол компьютераар бол гэрэл шингээлтийг нь хэмжиж бүртгэж авах нь. За метабологийн аргуудын мэдрэг чанарын хувьд яг өнөөдөр бол пикомоль хэмжээнд бол бид нар метабологуудыг бол хэмжиж чадна. Цөмийн соронзон резонансаар бол миллимоль хэмжээг хэмжиж чадна. Газ хроматографаар бол моль болон наномоль хэмжээг за тэгвэл шингэний хроматографаар бол масс спектрометрээр пикомоль хэмжээнд хүртэл хэмжиж чадна. За энэ дээр бол яг одоо цөмийн соронзон резонанст үндэслэсэн метабологийн судалгаагаар бол 50 метаболитуудыг судалсан байна. За газ хроматографаар 70 орчим, за шингэний хроматографаар 300 орчим, за липидийг бол 3000 орчим бол энэ нэг судалгааны байгууллагууд судалсан юм байна. За судлах арга зам маань тоо хэмжээг нь тодорхойлно, илрүүлнэ гэдгийг бол түрүү хэлсэн байгаа. За илрүүлэх арга маань бол мэдээлэл цуглуулсан сонголт хийн метаболитыг тодорхойлно гэсэн зарчмаар явагдана. Тоо хэмжээс цуглуулахдаа бол сорьцоо аваад метаболитоо тодорхойлоод сонголтоо хийгээд үр дүнгээ гаргаад хэмжилт хийх юм боломжтой болно. Тэгэхээр орчин үед метабологийн мэдээллийн сангууд бол бас нэлээд их бий. Тэгэхээр хүний метабологийн дата мэдээллийн сан буюу метлин гэж бий. Тэгэхээр метлин нь бол тухайн метаболитийн химийн бүтэц, спектрийн мэдээлэл, эмнэлзийн мэдээлэл, биохим, молекул биологийн мэдээллүүдийг гэсэн юм 3 багц мэдээллийг бол агуулж идэг байна. Тэгэхээр энэ хүний метабологийн датабейс бол 240,589 метаболитийн мэдээлэл байна. Энэ метаболитүүд дотор 67428 масс спектрометрийн мэдээллийг бол дотор агуулж идэг байна. Жишээ нь одоо бид кофений мэдээллийн сан, кофенийг бол энэ мэдээллийн сан дээр судлахад
Кофений химийн бүтэц спектрийн мэдээлэл бол энд харагдаж байна. За кофеин бол молекулын 194. За синоним нэрнүүд нь бол энэ тусдаа байна. Химийн томьёон C8H10N4O2 байх нь. За ингээд өөр ийм газруудаар бол цэвэр байдлаар худалдан авах боломжтой юм байна. Ийм мэдээлэл. За хүний метаболомын датабейс буюу HMDB гэдэг байна. За энд бол мөн адил дээрх 3 багц мэдээлэл байна. 42,000 орчим метаболитууд байна. Гэхдээ энэ дээр нэмэх нь KEGG тохиод амжилтын зам, PubChemistry, Metacykl, за PDB буюу протеин датабейс, UniProt датабейс, GenBank буюу Genomics-ийн датабейсийн мэдээллийн сангуудтай шууд холбоотой ийм мэдээллийн сан байна. Тэгэхээр энд нэг молекулыг авна. За нэг метилгистидин буюу C7H11N3O2 буюу молекулжийн 169. За энэ бол химийн бүтцээрээ бол ийм бүтцтэй юм байна. За тэгвэл одоо биогийн молекул биологийн нэгдлийн хувьд бол энэ нэг метилгистидин бол органик нэгдэл, амин хүчил, пептидийн бүлд хамаарна, эндогенний молекул, аминоамидазолын цагиргыг агуулдаг. Тэгвэл эмнэлэг зүйн мэдээлэл дээр энд юу юм бэ гэхээр таргалт 2 дугаар хэлбэрийн чихрийн шижингийн эмнэлэг зүйн эмчилгээнд хэрэглэн Альцгеймер болон бөөрийн өвчтөй холбоотой байна гэсэн ийм мэдээллүүд бол эмнэлэг зүйн мэдээллүүд нь бол байна гэсэн үг байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.